Шинж Бадгар гэдэг. Одоо би шинжлэх ухааны технологийн сургуулийн архитектурын ангийн 4-р курсын оюутан байгаа. Оюутлогоо гэдэг чинь бас Монголынхаа яг одоо урдаа барьдаг аюул том компаниудын нэг шүү дээ. Тэнгүүд энэ том компани тэтгэлгийн эзэн болоод тэтгэлгийн эзнээр шалгараад ингээ өнөөдөр тэтгэлгээ авах гээд байж байгаа. Тэгэхээр сэтгэл маш өндөр байна. Өмнө жилүүдэд нөгөө архитектурын салбар ерөөсөө байдаг байсан. Харин яг энэ жилээс болохоор манай аюул дотны найз хэлжсэн баггүй юу? Ингээ оюутлогын тэтгэлийг зарласан байлээ. Тэгээд архитектурын мэргэжлээс энэ жилээс ингээд эхэлж одоо архитектурын хүмүүсийг авдаг болж байгаа юм байлээ. Тэгээд найзсан ер нь анхудаа мэдчихсэн. Тэтгэлгийн шалгаруулалт нь болохоор Монгол улсын бодлогын итгэмжлэгдсэн одоо их сургуульд суралцдаг 2-4 курсын оюутнуудад тэгээд зарласан байсан. Хамгийн ихний шалгаруулалт нь нөгөө нэг эссе бичих байсан, өргөдөл явуулах байсан. Тэн дээр болохоор 2 эссе байсан. Нэг нь эхнийх нь чиний хувьд амжилт гэж юу вэ? Тэгээд хоёр дахь нь болохоор яг чамд одоо сайн дурын үйл ажиллагаа хийжсэн туршлага байгаа юу? Тэгээд яагаад сайн дурын ажил хийжсэн бэ гэсэн тийм асуултууд байсан. Тэгээд жижиг одоо өөрхөн талаар мэдээлэл бас бүглэх тийм хүмүүстэй анкет бүглэсэн байсан. Оюутлогын тэтгэлгийн хувьд болохоор яг оюутны сургалтын төлбөрийг 100% даах байсан. Тэгээд үүн дээр нэмдэг нь сар болгон бас 200 мянган төгрөгийн стипендтэй бас айгүй том тэтгэлэг зарлагдсан гэсэн. Тэгээд үүнээс гадна болохоор бас их сургалт семинарууд одоо тухайн оюутны хөгжүүлэх одоо хувь хүний хөгжлийн талаас хөгжүүлэх сургалт семинарууд бас ордог гэсэн тиймэрхүү дэмжлэг үзүүлэлт юм байлээ. Тэгээд үүнээс гадна болохоор бас миний мэдснээр болохоор яг оюутнуудын нөгөө нэг дадлага хийх бас тэр компани тэр нөгөө нэг ажлын байрыг бас гаргаж өгдөг юм байлээ. Энэ тэтгэлгийг авснаар болохоор нэгдүгээрт яг би өөрөө хичээлд сурлахтаа бол яг 100% ингээд цагаа зарцуулах тийм боломжтой болж байгаа. Энэ бол маш том зүйл. Тэгээд үүнээс гадна болохоор яг одоо би болохоор 4-р курс болохоор манай үе яг дадлага хийж эхэлж байгаа. Тэнгүүд яг оюутлогоос бас дадлага хийх одоо тийм хөтөлбөр бас зарлагдсан юм байлээ. Хэрвээ яг энэ хөтөлбөрт тэнцэж чадах юм бол бас дараагийн тэр одоо саяны дадлага хийх хөтөлбөр ч гэсэн тэнцэхэд арай дөхөн болох байх гэсэн итгэлтэй байгаа. Тэгээд үүний дараагаар бас гадагшаа магистр сурахад ч гэсэн ер нь айгүй ингээд цаашдынхаа яг ирээдүйн тэр зүйлүүдийг надад илүү бэлдэж өгч байгаа юм шиг надад санагдсан. Оюутнууд бидний хувьд болохоор одоо оюутны яг сургалтын төлбөр гэдэг чинь маш том асуудал шүү дээ. Ялангуяа яг хөдөө орон нутгийн хүмүүсд гэр бүлээсээ хол байгаа тий яг гэр одоо жижиг сажиг аж ахуйн тийм зардлууд түүнээс гадна яг сургалтын төлбөр гэж айгүй их бараг сургалтын төлбөрүүд одоо жил 6 сая 7 сая болсон айгүй их нэмэгдсэн. Тэгээд тэр түүнээс гадна дахиад ээж аваасаа ингээл хэрэглээний мөнгө гэж асуух. Ялангуяа эмэгтэй хүмүүс бас маш их хэрэглээний мөнгө гардаг шүү дээ. Тэр бүгд ингээл байн залгаал асуух үнэхээр хэцүү байдаг. Тэнгүүд яг ийм тэтгэлгүүд болохоор тэр бүгд нь туслаад тодорхой хэмжээнд мөнгөнд тэтгэмж өгөөд тэгээ яг өөрийнхөө сургалт өөрийнхөө яг нэг хичээлдээ 100% зарцуулах тэр боломжийг нь олгож байгаа л гэж олгодог гэж харж байгаа. Миний хувьд болохоор хүүхдүүд тэтгэлэгт ингээд өөрийгөө тэнцэхгүй байх гэсэн хүлээлттэй байд юм шиг үлээ. Тэгхгүйгээр яг өөрийгөө сориод тэнцэхгүй байсан ч яах вэ гэсэн байдлаар өөрийгөө яг тэр шалгаруулалт бүр дээр тэр шат бүр дээр яг сэтгэлээр гаргаад яг хичээл зүтгэл гаргаж чадах юм бол ер нь бол боломжтой гэж харж байгаа. Тэгээд заавал ямар нэгэн тэтгэлэг гэм үү шалгаруултыг давж байвал заавал өргөдлөө явуулаад үзэх хэрэгтэй. Гол зүйл нь болохоор үр дүн нь бус. Харин яг тэр шалгаруулалт оролцож байгаа тэр явц нь өөрөө хүнд ингээд айгүй их юм заагаад үлдээсэн байдаг. Тэгээд үүнээс гадна болохоор яг оюутлогын хамт олон ямар их сэтгэл хүч хөдөлмөр гаргаж ингээд бид бүгдэд ийм том боломж олгож байгаа лээ тий. Ингээд мэрэгчлэрээ суралцах, юунд санаа зовхгүй мэрэгчлээ одоо өөрөө сурж байгаа тэр сурлагтаа одоо цагаа зарцуулах тэр том боломжийг олгож байгаад үнэхээр их талархаж байгаа. Тэгээд бид нар ч гэсэн яг энэ итгэлийг нь алдахгүйгээр яг ирээдүйд ч гэсэн яг итгэлэг олгогч болцсон байх гэж найдаж байна.